Эрхэм хүндэт Үзбекистан улсын ерөнхийлөгч миний дотны нөхөр Шавкат Мирзиёев тантай дахин уулзж байгаадаа их баяртай байна. Энэхүү төрийн ажил нь нүүдлийн соёл иргэн шил, өргөн удам газар нутаг түүхэн үнэт зүйлсээр гүнзгий хэлхээ холбоотой явж ирсэн уламжлалт сайхан харилцаатай манай хоёр орны ард түмний найрамд нөхөрлөлийг улам бүр баттган бэхжүүлж хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хөнөө оруулна гэж би итгэл төгсөв. Миний бие Монгол улсын ерөнхийлөгчийн хоёр 2024 оны 6 дугаар сард Евразийн төвд орших байгалийн үзэсгэлэнт нодлог сайхан Үзбекистан улсад эрхэм хүндэт ерөнхийлөгч таны урилгаар анхны төрийн ажлаа хийж танай сайхан улсын хөгжил сэтгэлд Узбекийн ард түмний найрсаг сайхан харилцаа, түүх соёл, зам заншилтай ойр дотн танилцах завшаа олдсондоо маш их баяртай байдгийг бас иргэн дурсахад сайхан байна. Хоёр улсын төрийн тэргуунаар 1 жилийн хугацаанд харилцан төрийн ажил хэрэгжүүлж байна. Монгол Үзбекистаны харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл хэмээн үзэж байна. В плане. И на этом, уважаемый президент, хотелось бы сказать, эрхэм хүндэт ерөнхийлөгч Шавкатгийн хөрөлсөх эрхэм хүндэт миний дотны нанд би үнэхээр энд өнөөдөр Монгол улсад хүрэлцэн ирсэндээ түүлийн их сэтгэл хангалуун байна. Бид яг 1 жилийн өмнө яг энэ өдөр би дараа жил Монгол улсад айлчлана гэж хэлж байсан. Тэгсэн яг 1 жилийн дараа энэ хэрэгжлээ. Улс төрд ийм тохиолдол бол маш ховор болдог байхаа гэж бодож байна. Тийм учраас бидний хоёр талын хамтын ажиллагаа цаашид энэ хэсгээр улам сайхан хөгжинө гэдэгт би өтөөлийг итгэлтэй байна. Танд намайг төрийн ажлыг хийхийг урилга эрүүлж өрсөнд танд дахин талархал илэрхийлье. Мөн түүнчлэн танай улсад ирсэн эхний цагаас л хойш танай хамт олон биднийг маш их халуун дотноор хүлээн авч буй дахин талархал илэрхийлье. Бид бүхэн мөнх хөх тэнгэрийн оронд ирсэндээ түүлийн их баяртай байна. Үнэхээр танай улс бол мөнх хөх тэнгэрийн орон юм. Танай улсын мөнх хөх тэнгэрийн орон нь танай улсын хамгийн том баялагуудын нэгэ. Энэ айлчлал нь миний болон Узбекистан улсын төрийн тэргүүний Монгол улсад хийж буй түүхэндх хамгийн анхны айлчлал болж байна. Энэ нь бидний хоёр талын харилцаа хамтын ажиллагаанд маш олон хаалгуудыг нээн гэдэгт би эргэлзэхгүй байна. Бидний хоёр талын худалдааны эргэлт мэдгэдэггүйс нэмэгдсэн байна. Харагдаж байна. В целом активизировались наши контакты и обмены. Түүхэн айлчлал нь манай хоёр орны хамтын ажиллагааг нэг шат дахиулж одоогийн ээж бүрэн түншлэл. Изучение целей и задач вашей комплексной программы «Видение 2050» показало схожесть со стратегией строительства нового Узбекистана.